Гэрийн группийн ажилтан ажлын байранда үйлдвэрийн осол өртөн хүнд гэмтжээ. Тухайн групп хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй, ажилтан албаагчдаараа гарын үсэгч зурулдаггүй. Тэгвэл ажилтан эрүүл мэндээр ноцтой охирсны дараа цагдаагийн байгууллага дээр гомдолгүй хэмээн мэдүүлэг өг хэмээн удирдах ажилтнууд нь охирсон ажилтнаа дарамтлах болжээ. За одоо энэ оны 22 оны 10 сарын 15-ны өдөр би өөрөө цагаар гардаг тэр хөдөлмөрч уцаас энэ компани руу гэрээтэй гарсан. Гэрээтэй ажилд гараад яг тэр нэг гурилын ажил буулах хэсэг дээр нь бид тэр аруулаа очсон. Аруулаа очиход тэр тухайн үед очиод 9 цаг үед ажил дээр очсон бэлэн байсан. Очиод бол тэр хөдөлмөр хамгаалтын зааварчилгаа өгөөгүй тэр нэг няруу гэдэг үг нь шууд ажил гаргасан бид нарыг. Тэгчээд ажил гаргачаад ажиллаа хийгээд нэлээд хийгээд явжийтэл 11 цаг үед ирж хөдөлмөр хамгаалал дээр хөдөлмөр хамгааллын аюулгүйн зааварчлалаар гарын үсэг зураг ихтэн би зураагүй. Тэгээд ерөөсөө удаагүй жил 11:30 минутын өмнө би тэр доор хураалтай гурилан дээр гурил хураагаад нөгөө талд нь хураалж игнүүл тоолоо тавьж идэл гинт дээрээс гурил нүр дараад унсан миний дээрээс. Тэрийг бол би тухайд мэдээгүй. Тэгээд ингээд дараад унаад яхад бол тэдний компани гэмтэл дуудсан. Тэгээ би ухаангүй орон гарan байж хаад тэр нэг хөдөлмөр хамгааллын аюулгүйн зааварчилгааны хаабын инженер охин юм хурж над дээр энэ хөдөлмөр аюулгүйн зааварчилгаан дээр гарын үсэг зурулах гэж оролцсон. Тэгэхдээ би аваар болсны дараа, осод болсны дараа тий бүр зурулах гэж болсон. Тэгтээ яг би танарт бас нэг юм зураг үзүүлнэ. Аваар болсны дараа миний нүүр ам нэлт цус болсон байгаа зураг би өөр авцсан. Хүнээр авахулсан байсан. Тэгээд дөнгөтэй тэр компани түргэн дуудсан. Тэгээд түргэн бол нэг цагийн дараа хуржээд гэмтлийн имлэг очсон. Гэмтлийн имлэг дээр очиод ахаад бас гарын үсэг зурулах гэж үзсэн. Тэгээд нэг сүүлд нэг уулзахдаа надаа тохиролцъё гэж хуржиж уулзсан. Тохиролцъё ингээд тохирчмоор байна. Тэгээд тухайн үед бол надад бол мөнгөний зэрэг болцсон байсан. Ягаад гэвэл би ч өөрөө одоо мөнгөний өртөө их хүмүүнд өртөө байсан. Тэгээ мөнгөний өртөө хийж хагаад тэгээ заат хийгээд тохиролцоод яг одоо тэр мөнгөний дүнгийн нэг хэлэхгүй яг одоо хэлчихв тийм ээ тийм. Тэгээ нэг 20 сая төгрөгөөр тохиролцсон. Уг нь бол тэгээ би бүр компани дээр нь очсон. Тэгэхэд би тохиролцоход тухайн үед бол би имлэгээс гарсан байсан. Имлэгээс гараад нэг 2 3 хонж исэн. Тэгээ манай гэрт ирсэн. Тохиролцъё гэж ирсэн. Тэр нэг хаабын инженер охин тэгээд тэр нэг хуулийн зөвлөх гээд бас нэг 2 охин хурж ирсэн. Тэнгүүтээ тэгвэл би тань ингээд тохиролцмоор тэгвэл маргааш та компани дээр хүрээд ирээ. Би бүр хуулийн бүр дарга захирал хүнтэйгээ уулзуулаад тэгээд ингээд тохиролцоо яая гэдгийгсэн. Тэгээ би яваад очсон. Тэнгүүтээ 20 сая төгрөгөөр тохиролцоо гэж надад 20 сая төгрөгөөр тохиролцсон. Би дэрийн зөвшөөрсөн. Тэгээд зөвшөөрөд яхта зөвшөөрөхдөө ингэж зөвшөөрсөн. Та одоо энэ хэргийг биш үү? Тэгэхэд прокурор дээр очиагүйсэн миний энэ хэрэг. Тэгэхэд ингээд та энэ үүрэг дээр одоо байцаагч дээрээ хохирол гомдлгүй. Тэ ямар нэгэн нэхэмж зүйлгүйгээд та өргөл бичээд өгчих юм бол энэ танд би 20 сая төгрөгийг гаргаж өгөхөд манай компани зүйлс гаргаж өгөхөд бол бэлэн байна. Шууд гаргаж өгнө гэсэн.